2010 оны 10 дугаар сарын 20 энэ өдрөөр л үнэхээр миний амьдралд үнэхээр мартагдчихгүй олон дурсан мэж үлдлээ гэж бодож байна. Тэгэхээр Улаанбаатар хотоос гараад Төв аймгийн зүг Хустайн нуруугаар аялаад бас үнэхээр маршрутын дагуу бас үнэхээр сонирхолтой аялсан байгаа. Энэхүү аялыг бас бидэнд ийм боломжийг олгож бас аялыг зохион байгуулсан бас ногоон эслийн ерөнхий захирал нас сэтгэлээс хуваалцахгүй бас таны хувьд бас Хустайн нуруудаас олон удаа ирж ирсэн юм лээ. Энэ жилийн хувьд бас ирэхэд ямар онцлогтой байна? Бас жилээс жилд дахин манаас нэмэгдсэн байгаа болоо гэж байна. Тийм, би шүүр аялал жуулчлалын бизнесд 11 жилийн эхэлж байна. Тэгэл жил болгон ирэхэд л одоо Хустайн нуруу маань байгалийн үзэсгэлэнт үнэхээр тансаг сайхан газар нутаг. Тэгээ ер нь жилийн одоо намрын сүүлийн сар, өвлийнхэн сард бол би баг ирж байгаагүй. Тэгээ маш их тахиуцлаа тийм ээ. Буугчийг харлаа. Ер нь байгалийн зохицол газар маань олон жилийн өгөөж байна. Дахин сөрөг маань өсөж байна. Тэгээд сайхан байна л да. Өндөө хийж байгаа ажлууд сайхан байна. Нэг юм нь одоо өгн улсын сонгол газар нутаг чинь одоо мал бэлчгээсгүй гэдэг нэг бас нэг дүрм журм байдаг байхад одоо бэлчээрийн мал ихтэй байна. Гэхдээ нөгөө дахин буган тэгээд энэ малтайгаа зохицоод одоо нөгөөд ийм найрамдалтай байх шиг байна л да. Гэсэн чигсэн одоо энэ зүүн өвөл одоо ямар болох юм байгаа тийм ээ. Тэгээд ер нь сайхан Монголын газар нутаг бүхэн сайхан л да. Тэгээд энэ чиний гарч үз ялангуяа улсын хамт газар нутаг бол үзэсгэлэнтэй сэтгэл их өндөр байна. Бид нар бас үнэхээр сайхан өдөр бас явсан байгаа шүү дээ. Тэ бас үнэхээр сайхан өдөр явлаа. Бас хүүтнээс уртаад. Тийм шүү, өнөөдөр сайхан намрын налгаар өдөр байна. Тэгээд ер нь өвөл их гэж өвлийн одоо урамсгал мэдэгдэж байна да тий. Магашаас эхлэх өтөрн сурагтай байгаа тий. Хүүтнээс амжиж бол үнэхээр сайхан аяллаа. Тэгэхээр бас манай Монголын эко зохистой хөгжлийн холбооны тэргүүн Наруу Сарамгаас бид нартай зөв явж байгаа сэтгэлээс хаваалцахгүй юу? Сайн байна уу. Тэгээ өнөөдөр та бүхэнтэй хамт аялалд явсандаа маш өндөр баяртай байна. Тэгээд анх удаага дахийг өнөөдөр үзлээ. Бугайг андаар нь харлаа тий. Тэгээд маш их ойрхон зайнаас харсан. Тэгээд энэ аюу сайхан мэдрэмж төрүүлсэн. Тэгээд дахийг төгшүүлж байгаа энэ үйл явц их сайхан амжилттай хэрэгжиж байгаа баяртай байна. Тэгээд цаашдаа зөвхөн одоо энэ цоцлбор газар гэлтгүй бусад хүмүүс маань ч гэсэн аамтнаа илүү их харилж илүү олон өсгөөсэй тийм ээ. Одоо 70 оноос хойш яригцаар л аамтаа өдрөөс өдөр тоон буурч байгаа. Тэгээд энэ дээр бас хүмүүс өөрсдөө жоохон хариуцлагатай хандаж амтнаа ер нь хайрлж илүү их олон болоход нь тус дэмжиж аль болох алж хэдэхгүй үргэж байхгүйгээр тайван амьдрах нөхцөл болцоог нь хангаач гэж хэлмээр байгаа. Тэгээд өнөөдрийн хувьд бас их олон амттай үзсэн аюу сэтгэл өндөр байгаа. Тэгээд их гоё сайхан амтад байдаг юм байна. Тэгээд энэ аялал жуулчлалын баазарнаас ирж сонирхлоо. Яг л Монгол уламжлалаараа энэ гэртээ өргөө цагаан гэрүүдээ бариад эндээ бас жуулчдыг авч ирж Монгол ахыг үзүүлж байгаа юм сайхан үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Өөрөө үзээ зогсохгүй бас бусдаа үзүүлэхээр бас бэлдээд өөрөө бас ингээд зураг тараад явсан байгаа тий баримжуулаад авсан. Тэгэхээр бусад сайт дээр болоод олон түмэнд бас хөвөөхэд ер нь цаашдаа байгаль орчны чиглэлээр байгалаа хамгаалахад бас олон үйл ажиллагааг зохион байгуулахаа тий. Тэгэлгүй яах вэ? Тэгээд байгаль орчны асуудал бол зөвхөн Монгол биш дэлхийн нийтийн асуудал болсон тий. Яаж бид нэр одоо эрүүл сайхан амьдрах вэ? Энэ бол зөвхөн байгальтай зөв харьцснараа л бид нэр дээр амьдралыг олж авч чадсан шүү дээ. Тэгээд тийм учраас хүн бүр л одоо байгалаа шүтэх тэр уламжлалаа сэргээх хэрэгтэй. Тэгээд манайх чинь уусаа өвд дээдсээ байгалыг аягүй сайн хамгаалдаг байсан. Тэгээд энэ уламжлал маань сүүлийн үед жоохон алдагдчихж байгаа. Гэтэ эргэж сэргээх баха гэж их найдаж байгаа. Тэгээд үүнтэй холбогдуулаад манай холбооноос зүгээс цаашдаа их олон ажил хийн. Тэгээд ялангуяа экологийн боловсролыг олох тал дээр бол хүмүүстэй сандарч ажиллана. Тэгээд өнөөдөр үед маш олон сайхан зураг авлаа авчлаа хийлээ. Тэгээд энийг өөрийнхөө хэмжээнд холбооны залуучуудтай хамтраад олон нийтэд хүргэх ажлыг сайн зохион байгуулна. Тэгэхээр миний хувьд ч гэсэн ногоон эслийнхаа захирал бум ялагчгүй бас Монгол орны зорио ирсэн зөөлчин эдитага бас хамт аялсандаа маш баяртай байгаа. Мөн бас энд бас нэг охин зогсож байгаа. Энэ охин бол бас аялал жуулчлалын чиглэлээр сурдаг. Бас цаашдаа бас Монгол орныхоо төлөө олон зүйлийг хийх хүн байгаа л гэж бодож байна. Тэгэхээр сэтгэлээс хаваалцахгүй юу? Өнөөдөр бас их хүчийг авч чадсан уу? Тэглээ. Өнөөдөр өстө гоё өдрээлээ. Тэгээ ингээд Монгол орноор аялаад одоо тах буу зэрэг одоо амттыг одоо үзсэндээ баяртай байна. Тэгээ өнөөдөр ингээд одоо энэ боломжийг олгож намайг аялалд авч явсан. Захиралтай баярлалаа ажиллая. Ер нь аялал жуулчлалын чиглэлээр сурдаг болохоор бас өөр олон аймагуудаар бас явж байсан ахalta. Тэр яг Хустайн нурууд ирэхэд бас биднийг бас харж үзээд бас цаг агаар ч гэсэн сайхан байсан аа тий. Харин тий өнөөдөр харин цаг агаар л гоё ялаа. Тий. Тийм байна. За баярлалаа.
Hello, my name is Eddie Avila. I'm the director of Rising Voices. It's a project based around the world that works with citizen media. And I'm here in Mongolia to visit the Nomad Green Project, which is a project that works with citizen journalism to talk about environmental issues. And I'm here visiting the national park where we got to see the horses and had a picnic lunch where we had the Mongolian noodle, which is very, very tasty. It's been a very great experience seeing the whole country, seeing how the nomads live, and seeing the wide, vast expanse of the land. I think this is what I imagined: very wide open spaces, a lot of natural beauty, a lot of open sky, and I think that's pretty much what I imagined. I think once you get out of the city, then you get to see the real Mongolia. Hopefully soon. I would love to see more of Mongolia. I'm only here for a week, but I got to get a good sense of what the country is like. Got to meet a lot of the great people, and hopefully someday soon I can come back. I think you have a very, very beautiful land that it's very important to take care of it. I think there's a lot of people around the world who would like to come visit the country, and I think there's a lot of opportunity to see the land and see the natural beauty of the country. I think seeing the museum, kind of seeing the history of the wild horses and how endangered they are, and it's great that there's a national park that helps to preserve them so that future generations can get to see them and get to see them up close. I think it's been a great experience so far. People have welcomed me here, took me out to see the national park, cooked for me even. So it's been a great experience to meet the people up close. I think it's a very, very beautiful country, and I think the children should get to know it, get to come out here and get to see the wild horses and see for themselves what Mongolia is all about. Тэгээд өнөөдөр анх удаа буугыг амьдаар харсан гэлээ. Яг харахад тухайн үед юу бодож ирсэн бэ? Үнэхээр гайхалтай. Тэгээ гайхалтай гэдэг үгийг хэлэх үнэхээр дуртай. Үнэхээр гайхалтай гэдэг бол өөрөө гайхалтай. Тэгэхээр бууг гэдэг үнэхээр сүрлэг амьтныг амьдаар нь харахтаа би зурган дээрээс эсвэл бичлэгэн дээрээс л харж ирсэн. Буугын тухайн амьтны ертөнцийг хийдэг гэсэн. Тэгтээ ас уншиж байхдаа үнэхээр амьдаар нь харах юмсан гэж амар хүсдэг байсан. Тэгээд амьдаар нь өнөөдөр харсандаа тэгээд чамтай ингээд хамт явж байгаа бас баримжуулаад авсандаа бас үнэхээр баяртай байна. За чиний хувьд ямар байна? Миний хувьд бол үнэхээр гайхалтай байлаа. Бугыг уусаа гэтээ олоодоо харж исэн ч гэсэн өнөөдөр бол яг амьд байгаль дээр эргчлөөтэй ингээд бэлчээ сайхан сүргээр хитрхи олон энийг дор харсан учраас зочирдоод ингээд сүулдээ өөр хэлэх үг олтоогүй тий. Үнэхээр гайхалтай. Ингээд Монгол маань бас ингээд байгалаа хамгаалж байгаа үнэхээр баяртай. Монгол орноор бүр амар бахарх. Тий, ари дэндүүх бахарх сэтгэл төрлөө дэндүү сайхан байгальтай юм уу? Яагаад ийм орнд төрсөн юм бэ нэрээ? Бурхан аав ээж эдэртэй бүгд нь баярлалаа гэж хэлмээр юм тий. Болгоддог байх заримдаа. Үнэхээр олон буух дээр дахийг анх удаа харлаа. Тэр сүрлэг сайхан амтан байдсан байна, тэнгэрлэг амтан байдсан байна. Олон сүргийг харлаа. Үнэхээр ховор болдох ад завшаал гэж бодож байна. Тэгээд энэ завшааныг олгосон чамд болно. Тэгээд ногоон эвслийн хамт олон захирал буу махтаас маш их баярлалаа. Маш их өртөө боллоо ш надад. Тэгээд нэг хоолнд оруулах болох байлгүй тий. За баярлалаа. Тэгээд бас бид нартай хамт аялаж энийг бас ийм сайхан өдрийг бас бичлэгийн хальсандаа бас түүх болгож үлдээж байгаа чандаас бид нартай хамт явсан бас маш их баярлалаа. Баярлалаа. Наагаас авч явсанд баярлалаа. Үнээр их сайхан олон зүйлийг үзлээ. Баярлалаа баяртай.